За би Солонгос улсын шатхуун түгээх газар буюу манайхаар Колонк дээр ирсэн байна. За энд бол ямар нэгэн ойчрол дараалал алга дэлхийн нийтийн бензин шатхууны хомсдолд энэ улсад хадлын алга. Гэтэл энэ улс бол газрын тос байхгүй улс орон. За нефтийн үйлдвэртэй. За хэрвээ энэ үед одоо бензин шатхуун хомсоод ойчрол үүссэн бол Солонгосын ард түмэн шууд хэнийг буруутгах вэ? Төрцгөн буруутгах вэ? Яагаад та нар ийм үед бэлдэж нефтийн үйлдвэр бариагүй юм бэ гэдээ ард түмэн жагсах байж, босох байж. Зөв. Тэм учраас эдгээр тэрнээс айдаг учраас өөрсдийн нефтийн бүтээгдэхүүн байхгүй ч нефтийн үйлдвэр бариад Солонгосын ард түмэн явчих. А манай улс нефтийн бүтээгдэхүүнтэй. Түүхэн нефт. Гэхдээ нефтийн үйлдвэрэн бариагүй. Тэгээ ингээд бензин шатхуун хомссон чинь манай дарга нарын буруу биш. Тэ магадгүй тэмцэд дуугарсан тэднээс нефтийн үйлдвэр бариачаа гэж шаардсан ард түмнийх нь буруу болоод хөвчдөг. Ийм л бидний хооронд тэнгэр газар шиг ялгаа байна. Одоо та нар нэг зүйлийг бод. 10 жилийн өмнөд гэртээ хараад гэрийн даалгавраа хийгээгүй багш муу дүн тавьдаг юм. Тэгвэл 35 жилийн хугацаанд гэрийн даалгавраа хийгээгүй ардын нам ардсан нам яагаад муу дүн тавьдаггүй юм? Яагаад эднэрийн чинь буруу болохгүй юм? Яагаад эднэрийн чинь дандаа зөв байдгийг? Энэ улсууд чинь үйлдвэрэн бариад асуудлаа шийдээд явах хэрэгтэй байсан шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ одоо энд ингээд та нар хараа. Солонгосын ард түмэн асуудал тулгамдж байна. А гэтэл асуудлаа тэр болгонд нь шийдээ явсан байна. Дандаа ингэ шийдээ. Тэгэж улс төрчид нь явдаг. Асуудал шийддэг улс төрчидтэй. А манайд бол асуудал болно. Асуудлыг аргацаадаг улс төрчтэй. Ард түмэн дэвчдэг. Дэсэрдэг биш. Дэвчдэг. Тэг бүр дэвчээ сурцсан. Дэлхий дээр одоо 3 сая 500 нэг ийм хасар дэвчээртэй ард түмэн нэг улсад байх шиг байгаа. Тэгээ ерөөсө энэ бузар бол авилгын индексээр дэлхийд 100 гаруйд орцсон, инфляцийн түвшинд 2 оронтой тоо руу орцсон ийм байхад дэвчээд байдаг. Тэгээ энийг дэвчсэн Монгол хүн бол асар ухаантай. А энийг дэвчээгүй дэсрээд болохгүй байна гэж хэлсэн хүн бол адгийн тамтаг шантаач, новч, луйварчин, хулгайч болоод хамгийн муу хүн болдог. Яг ингэж тархич угааж чадсанараа л эдгээр өнөөдөр толгой дээр чинь бааж хийж байгаа юм. Одоо энэ Солонгостойгоо энэ бензин шатхууны үнийг та нар одоо дамдны юм саяхан эндээс бензин түлш авах гэж байгаа гэж шоудаад байлуу. Хараа энд одоо 2840 ёон гэдэг энэ дизель гэсэн. За энэ болохоор 92 нь. Үгүй 1819 1840 гэдэг. 1840 дизель. Монгол мөнгөөр нэг 4600 төгрөг. Эндээс одоо эдгээр түлш аваад юм хийнэ гэж байхгүй. Та нар ингэ боддоо. Тэгээ одоо ингээд дэлхийн нийтийн хямрал гэдэг ард түмнийхэн тархийг угаагаад байдаг. Тэгвэл газрын тосгол солонгосчууд энд ингээд ойчрлж явах хэрэгтэй шүү дээ. Ойчр байхгүй. Газрын тосдоо монголчууд ойчрлоод тий асар хямдхан газрын тосоо гадныхын дөгөөд асар үнэтэйгээр гаднаас юм аваад тэгээ тэр нь бараг баатар тэрийг хийсэн хүн магадгүй супермен дамжны юм бараг өөргөө тэгээ ойлгосон мэт шүү дээ. Энэ 35 жилийн хугацаанд гэрээгийн даалгавраа хийгээгүй ан манда хариуцлага хүлээл ихгүй юм уу? Тэ? За одоо тэнд би Солонгос дээр ирэхэд тэнд Вонго гоц. За тэр Вонгод одоо манай нутгийн төгрөг сумын эрхэм ах ингээд асарлаа. Энд ингээд таараа игээд уулзсан Солонгосын нөхцөл байдлыг надад ярьж өглөө. Тэгээд эрхэм ахад баярлалаа. Би царай зүсийг харуулаа яах вэ? Тэгээ ах бас л хэлж байна. Энэ улс орны би одоо дэндүү сайхан их оронд ингээд төрсөн ингээд бахархаж явсан. Тэгээ одоо дэндүү сайхан их орны минь ямар муухай болгож байгаа юм бэ гэж харамсдаг сүлдээ боллоо гэж. Тэгэхээр энэ ардын нам ардсан нам гэсэн энэ нам дагсан энэ хулгайчуудаа хариуцлага тооцохгүй юм уу? Тэгээ эднэрийн чинь үнэн хэлсэн хүн болгон бүтэнээр бүлээнсэхгүй. Сүүлдээ бүр Монголд хүн зүгээр амьдрахч ирэхгүй болтлоо адлагдах юм уу? Альсууд хулгай дөөвөр хийгээд худал хуурмагаар яваад байгаа наад ман аны хулгайчуудаа хариуцлага тооцох юм уу гэдгийг монголчууд нэг бодох хэрэгтэй. Тэгэхээр 35 жилийн нефтийн үйлдвэр бариагүй юу ч хийгээгүй. Тэгээ ийм дарга нар одоо тэр ерөнхийлөгчийн барьж байгаа нефтийн үйлдвэрийг хурдан барай гэд нэгснийхэн төлөө авиж хүмүүс шоронд хийж байгаа юм. Бүр ийм одоо өөгүй байж болохгүй гэж би бодоод байна. Тийм ээ. Тэгээ энэ бичлэгийг цаашаа түгээгээд хөргөнөөс ямар цуухан дэлхийн нийт гэж тархиа угаалгаад байгаа улсууд ямар цуухан бодно үзээ гэж бодож байна. За би дараа нь бас нэг бичлэг хийнэ.